шинээр сонгогдсон Монгол Улсын их хурлын дарга Монгол Улсын ерөнхий сайд түүний кабинетийн бүх сайдууд баяр хүргэд ажил амжилт хүсээд хамтарч ажиллана гэдгээ хэлье. За би нэг юм санаа зовж байна. Ер нь эрүүл мэндийн салбарт энэ санаа зовхгүй байна да. Монгол Улсын иргэд маань эрүүл байж аж бүх салбарт хөдөлмөрлөх ёстой. Энэ 6 жил сууж энэ Улсын их хурл 7 дахь сайд нь сойлогдож байна. Арай л байна да. Тэгээд энэ сайдууд яагаад сойлогдож байна? Төсөв нь өрөхгүй, орон тооны идэвхтэй, эмнэлгүүд нь клиникийн эмнэлгүүд, дүүргүүдийн эмнэлгүүд, аймагын эмнэлгүүдийн ойр зээлийг нуудаг, эрүүл мэндийн даатгалд нь бас алдаад утгалд ажилладаг, өвчнөө нуусаг нь өгдөг шүү дээ. Одоо Батчуурыг бид эсэргүүцэж байгаа юм биш. Түрүүн ерөнхий сайд хэллээр эдийн засгийн талаар одоо сайн авчих байх гэж тэгж байна. Тэгтээ Батчуур минь өстой эдийн засаг нийлгэрээ гэдсэн нэг гал дотор орж байна да. Тийм учраас миний дүү чи энэ эмнэлгүүдийн ойр зээл авалга өгдгийг тодорхой болго. Ил зарл. Тэгэхгүй сүүлдээ чи ажиллаа гэдэг одоо ингээд ойр зээл чиний юунаар тохогдсон шүү. Нөгөө талаараа хотод 33 том хувийн эмнэлэг байгаа. Яг энэ хотын клиник улсын эмнэлэгтэй адилхан санхүүжилт авчаад төлбөртэй үйлчилдэг. Одоо хотын клиникийн 1 2 мэх одоо 3 4 халдвар суудлал одоо халдварч юм уу? Том клиникийн эмнэлгүүд, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд, аймагуудын нэгдсэн эмнэлгийн өөр зэйлэг дарж энийг хувийн эмнэлгийн санхүүжилт зогсоож энийг босгохгүй да. Эрүүл мэндийн салбар нөхөө санаа зовж байна. Эмчийн ажилчдын цалин баг, эмнэлгийн хэрэгсэл байхгүй, квот тогтоочсон. Үнэхээр хүнд байдалтай. Тэгэхээр энэ дээр одоо та анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн мэргэжлийн багш нарыг тэнхимэрч доктор профессорд хамтарч ажиллаад туршлагатай багш нарыг авч ажиллуулахгүй, зөвлөгөө авч ажиллуулахгүй энэ явахгүй. Энийг бас зөвлөө энэ талаар та хамтарч ажиллах уу энэ дээр. Сая туус гэдэг нэгдүгээр эмнэлгийн даргыг 3 удаа сойдооч 1 сарын дотор. Энэ алдаа завхрал та засч чадах уу? Нэгд эдийн засгийн тал дээр дотоодын нийт бүтээгдэхүүн 6% тэмцэх хэмжээний одоо төсөвтэй байх ёстой. Энд сангийн сайд, чадар сайд дууд бас энэ туслах хэрэгтэй нэргүй сайдууд байна. Сангийн сайдыг сая одоо мэргэжлийн бус хүн гэж ярьж байна. Мэргэжлийн хүн байна. Цангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, хөдөө аж ахуйн сайдууд, засгийн газрын гишүүн энэгээр ажилласан бас туршлагатай хүн гэж бодож байна. Тийм учраас энэ эрүүл мэндийн салбарт бас дэмжиж хамтарч ажиллах уу гэдэг энэ сайдуудаас бас асуумаар байх юм. За дараагийн нэг асуудал одоо энэ эмнэлгийн хэрэгслийн үн маш өндөр байна. Энийг буулгах тал дээр одоо нэлээд анхаарал хандуулж ажиллахгүй л үнэхээр одоо заримдаа юм байхгүй хэвдсэн өвчтнүүд гаднаас юм авчирч байна одоо. Эмнэлэг дэвтэж байгаа улсууд гаднаас юм авчирч байна шүү дээ. Даатгал гэдэг байхгүй болсон. Энэ дээр одоо ямар бодлого барьж ажиллах уу? Энэ талаар тодруулъя, дараа нь тодруулна. За Батчуур нэр дэвшиж хариулъя. За би санкцны асуудалд хариулъя. За сүүдээс нь хариулчих. Үнэхээр одоо Монгол улсад бол бас тодорхой юм байхгүй, чанар нь муу байна. Дээрээс нь Монгол улсын иргэд бол жилдээ өнгөрсөн 25 онд гэхэд 120 сая доллар гадагшаа гараад жимчлүүлж байна. Энэ төлбөрийн тэмцэл ханшин дээр цаашдаа маш сөрөг нөлөө авчирч байгаа. Тэгэхээр үүн дээр бас дэлхийн чанартай эмнэлгийг авчрах зорилго тавьж ажиллана. Ингийн тулд дан одоо урьж авчрах биш, харин манай даатгалын тогтолцоогоо сайжруулж эрүүл мэндийн даатгалын тогтолцоог, хувийн даатгалыг яаж нийлүүлэх вэ? Яаж олон улсын эрүүл мэндийн даатгалыг Монголын даатгалын компанид нийлүүлж Монголдо нутагшуулах уу гэдгээр анхаарч ажиллана. За янз янз эрүүл мэндийн даатгалд дампуурсан мөн одоо хувийн эмнэлгүүд болон бусад эмнэлгүүд мөнгө аваад идэх мөртлөө үйлчлэх нь муу, чанар муутай, мөн өвчнүүдтэй хангалттай үйлчлэг авч
үзүүлж чадахгүй нэг гэдэг тийм зүйл хэллээ да. Гэхдээ үүнд чинь би бол яг систем анализ хийн, яг хаана болохгүй байна гэдгийг бүгдээ харж агаад засахын төлөө ажиллана. Мөн цаашлаад ярил энэ бүх одоо эрүүл мэндэд даатгахны сан дээр би бол өөрөө бүх санхүүгийн мэдээлэл нь авч аваад тэгээ аудит хийн. Аудит гэдэг мэрэгжлийн улсуудыг ч цуг ажиллана. Мөн өөрөө ч гэсэн яг сууж ич хийн. Яг юуны дөрөв санхүүж хүн бэлээ. Салбарын хувьд бол би бол мэдээж одоо хамгийн салбарын одоо туршлагатай мундаг эмчнэр, багш нар, доктор, профессортой цуг хамтарч ажиллана. Мөн одоо туршлагатай эмч их хурлын гишүүдтэйгээ цуг одоо бодлого тодорхойлохтой цуг хамтарч ажиллана гэж хэлье. Баярлалаа.